За сайн бацгаана уу. Ингээ төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдээ энэ өдрийн мэндийг хүргье. За эдийн засгийн байнгын хорооны доор эрчим хүчний хөгжлийн дэд хороо байгуулъя гэсэн ийм хууль санаачилсан байгаа. Тэгээд энэ одоо дэд хороог байгуулах нь зүйтэй маа гэд 76 гишүүн маань одоо дэмжиж гар үсэг сурсан. За ерөнхийдөө бол дараах одоо үндслээр эрчим хүчний одоо дэд хороо байгуулах нь зүйтэй маа гэж үзсэн байгаа. За нэгдүгээр асуудал бол эдийн засгийн байнгын хороо маань Улсын хурлын тухай хуулийн 23-ыг зааснаар нийтдээ 30 асуудлыг одоо хариуцдаг юм байна. Эдийн засаг, за улсын төлөвлөгөө, Монгол банк, стандарт, эрчим хүч гэдэг ингээд 30 асуудлыг өөрөөр хэлбэл эдийн засгийн байнгын хороо хит олон одоо асуудлуудыг хариуцдаг учраас одоо тэргүүлэх салбарууд маань ерөнхийдөө хаягдаад байна. Тэргүүлэх салбарт одоо улсын хурлын гишүүд маань бас хувь нэмрээ оруулж ажиллах боломж нь жаахан хязгаарлагдмал байна гэж ингэж үзсэн. За тэгээд эрчим хүчний одоо хөгжлийн дэд хороотой болсноороо эрчим хүчний салбарт буюу одоо тулгамдж байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхэд улсын хурлын гишүүдийн бас оролцоо хангагдана гэсэн ийм одоо үзэл баримталтай байж байгаа. За дээрэс нь одоо дэд хороог энэ эрчим хүчний хөгжлийн дэд хороог байгуулснараа ямар нэгэн одоо төсөв мөнгө одоо бүтэц гэдэг юм уу шинээр гарч ирэхгүй тийм бүтэц байгаа. За ерөнхийдөө нэг юм 4-5 одоо эрчим хүчний чиглэлд нэлээд одоо түлхүүн анхаарал хандуулж ажилладаг гишүүд маань 4-5 гишүүд маань орж ажиллаад тэгээ маш одоо итвэхтэй эрчим хүчний салбарт тулгамж байгаа асуудлыг сонсъё. За мөн одоо энэ чиглэлүүд энэ асуудлуудыг шийдэхийн төлөө бас улсын хурлын тогтоолыг батлуулахын төлөө одоо салбарын сайд мөн одоо салбарын мэргэжлүүдэд нэгт хамтарч ажиллая гэсэн ийм одоо үндслээр үл энийг гаргасан байгаа. Тийм ч учраас ерөнхийдөө гишүүд маань яалтч авахгүй эрчим хүчний салбар маань нэлээд одоо тулгамдсан салбар олон асуудлууд байна. Бид нар одоо өвөлд хэрэглэгчээ яаж одоо дулаан цахилгаанаар нэг хөлдөөчгүй шиг өвлийг давах уу гэдэг маань олон асуудал байна. За энэ салбарын одоо стандарт, аюулгүй ажиллагаа, за одоо хүний нөөцийг бэлдэх, за хүмүүсийн одоо ажил хөстийн цалин нэмэхтэй холбоотой гэдэг үе түмэн асуудлууд байгаа. Тэгэхээр энэ асуудлууд бол мэдээж одоо гишүүд бол тодорхой хэмжээгээр бол хувь нэмэр оруулж ажиллах ийм шаардлагатай байгаа. Тэгэхээр яг өнгөрсөн хугацаанд ингээ 2 жилийн хугацаанд ингээ ажиглаад байхад эдийн засгийн байнгын хороо маань хэд олон асуудлыг хариуцдаг учраас үнэхээр тэргүүлэх салбарууд бол хаягдаад байна, орхигдоод байна гэж ингэж үзсэн учраас ийм одоо эрчим хүчний дэд хороо байгуулъя гэсэн ийм санаачлага гаргаж хууль өргөн барьж байгаамаа. Тийм учраас байнгын хорооны одоо гишүүд маань дэмжиж өгөөрэй гэж ингэж хүсье.